Бид та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийн цахим телевизийн ярилцлагын цаг болгоныхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. За тэгэхээр манай дотоод хэргийн их сургууль дээр олон улсын стандартуудыг нэвтрүүлж байгаатай холбогдуулан ISO TUG гэсэн аяныг хэрэгжүүлж байгаа. За 2025 оны турш 11-р сарын дуустал за энэ аяны хүрээнд одоо ISO олон улсын стандартуудын талаар за мэдлэг мэдээлэл нэмэгдүүлэх бас олон нийтэд мэдээлэл хүргэх юм чиглэлийг зорилго чиглэлтэй үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За тэгэхээр энэ үйл ажиллагааныхаа хүрээнд бид та бүхэндээ сурал мэдээллийг хүргэж байгаа. Энэ удаагийнхаа дугаарт Monsertif компани баг ахлах тэргүүлэх аудитор Цэцэгмаг одоо урьж оролцуулж байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. За манай Цэцэгмаг аудиторын хувьд гэх юм бол манай их сургуулийн бас ISO стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд аудитород оролцож байдаг. За манай их сургуультай хамтын ажиллагаа тийм компани аудитор байгаа. За тэгэхээр хоёулаа ярилцлага ер нь одоо энэ ISO олон улсын стандартуудыг нэвтрүүлэх талаар одоо бид бол өмнөх үе бодох юм бол нэлээд мэдлэг мэдээлэлтэй энэ нэвтрүүлснээр бүр үйл ажиллагаандаа ингээд нэвтрүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр ер нь энэ олон улсын стандартуудыг одоо байгуулахын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн ач холбогдол үр дүнгийн талаар та бидэнд нэг товч мэдээлэл өгөх үү? За баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажил бол Монгол улсад бас нэлээд эрчимтэй өрнөж байна. Монгол улсад анх 1994 онд анхны 9001 стандартыг говь үйлдвэр нэвтрүүлж байсан бол өнөөдрийн байдлаар зөвхөн үйлдвэр аж ахуйн газрууд төдийгүй боловсрол, төрийн захиргаа, үйлчлэгээ, аялал жуулчлалгээд маш олон салбарт бол энэ стандартыг нэвтрүүлж энэний төлөө бас үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна. За энэ чанарын менежментийн тогтолцоо, боловсролын менежментийн тогтолцоо, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, байгаль орчны менежментийн тогтолцоо гэдэг энэ голлох менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллага аж ахуй нэгжийн үйл ажиллагаа олон улсын стандартын шаардлагад нийцэж өөрсдийгөө олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх энэ боломжийг бол бий болгож байгаа. Тэгэхээр өнөөдөр манайд зөвхөн дэд бүтэц, хүнсний үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр, барилга, уул уурхай гэдэг ийм салбараас гадна төрийн захиргаа, боловсрол, эмнэлэг, үйлчлэгээ гэсэн маш олон салбарууд стандартыг нэвтрүүлээд байна. За түүний нэг нь бол танай дотоод хэргийн их сургууль. За дотоод хэргийн их сургууль бол одоогийн байдлаар үйл ажиллагаанд 4 стандартыг нэвтрүүлсэн. За энэ стандартыг нэвтрүүлэхээс өмнө байсан үеийг одоогийнхтай харьцуулахад бол тухайн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгэлдэг, ашигладаг, баримтжуулсан мэдээлэл, дүрм журм нь ил тод маш тодорхой болж, за мөн цаашлах юм бол ажилтан, удирдах ажилтнуудын хоорондох эрх үүрэг, хариуцлага бол маш тодорхой болсноор хувь хүний хариуцлага дээшилж, хөдөлмөрийн бүтээнч нэмэгдэж, энэ утгаараа байгууллагын эцсийн ажлын үр дүнд бол их ач холбогдолтой зүйл болж байгаамаа. За мөн цаашлах юм бол бид нэр өнөөдөр дэлхийд даяараа цаг уурын өөрчлөлт, цаг уурын дулаарал гэсэн том энэ хариуцлагатай үүргийн өмнө өөрсдийнхөө юу хийж чадах юмыг хийх ёстой цаг үед ирээд байна. За тэгэхээр энэ дээр зөвхөн байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14000-ыг нэвтрүүлэх гэсэн хэдий ч бүх энэ менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн байгууллага аж ахуй нэгжүүд үйл ажиллагаанд энэ хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд манай байгууллага, миний хийж байгаа бизнес ямар үүрэгтэй оролцож байна. Энийг бууруулахад бид нар юу хийх вэ? За мөн цаашлах юм бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэ өөрчлөлтөд дасан зохицох талаар бид нэр цаашдынхаа үйл ажиллагааг яаж стратеги чиглэлээр хандуулах вэ гэдэг дээр бол байгууллага бүр дор бүрний анхаарах цаг болсон байна. За тэгээд энэ сургууль тэр тусмаа төрийн захиргаа, боловсролын энэ төрийн тусгай чиг үүргийн боловсролын байгууллагад энэ стандартыг нэвтрүүлснээр энэ сурч байгаа сонсогч оюутнууд сургуулаа төгсөөд ажил дээрээ гарахдаа Монгол улсынхаа өнцөг булан бүрт орон нутаг,
нийслэл аймагуудад ингээд ажиллана. Тухайн очисон газар болгондоо өөрийнхөө үйл ажиллагаа, өөрийнхөө хариуцсан нэгж хэсэг дээр энэ чанар гэж ямар байдгийг, тийм ээ, эрсдэл гэж юу вэ? Яаж бид нар эрсдлээс өөрсдийнхээ иргэдийг, ажилчдаа өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг ийм одоо аргад суралцаж байгаагаараа маш их давуу талтай юм аа. За тэгэхээр энэ стандартуудыг нэвтрүүлэхэд одоо нэвтрүүлж одоо хэрэгжүүлэх явцад одоо анхаарах гол асуудлуудын талаар. За стандарт нэвтрүүлэхэд бол байгууллагад маш олон талын одоо бас ач холбогдол бий болдог. Өмнө нь одоо мэдээч хэрэг альж байгууллага бол одоо ингээд оршин тогтносон цагаасаа эхлээд үйл ажиллагаагаа одоо хуулийн хүрээнд өөрсдийн салбарын болоод одоо нийт одоо хуулийн хүрээнд бол үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Стандартыг нэвтрүүлснээр бид нэр энэ хууль тогтоомжийн нийцэл за мөн одоо цаашлах юм бол бид нэр тэр түрүүн дурдсан үүрэг хариуцлага, эрх мэдэл. За мөн цаашлах юм бол яг удирдах ажилтан буюу одоо байгууллагын удирдлага, ажил олгогч, ажилтан бүгд одоо яг ямар үүрэгтэй юм бэ? Энэ үүрэг хариуцлага бол маш тодорхой болж ирдэг. За энэ стандарт маань бол хамгийн гол нь бидний бүх нийтийн оролцоог хангаж байгаа тодорхой нэг удирдлагын төвшин, тодорхой нэг менежер дунд тушаалын төвшөнд хийгээд хэрэгжүүлээд орхих биш, тухайн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс бүгдээрээ энэнд ингэж оролцож өөрийнхөө хувь нэмрийг оруулдгаараа бас давуу талтай байдгийм аа. За баярлалаа. Тэгэхээр ер нь олон улсын стандартуудын одоо дараагийн шинжилтүүд нь одоо ямар өөрчлөлтүүд орж байгаа? Энэ талаар нэг. За энэ ихэнх стандартууд одоо 2026 оноос эхлээд өөрчлөлт орохоор олон улсын стандартын байгууллагаас бол зарласан байгаа. Тэгэхээр хамгийн гол нь өмнө нь бол бид нэр одоо үйл явц гэдэг ингээд суурилдаг байсан бол одоо бид нэр хамгийн гол нь цааш нь одоо хиймэл оюун ухаан энийг одоо өөрсдийн үйл ажиллагаа энэ стандартаа яаж тусгаж өгөх юм бэ, тийм ээ? За мөн цаашлах юм бол түрүүний одоо дурдсан одоо цаг уурын өөрчлөлт. Энэ цаг уурын өөрчлөлт гэртээ тэргүй бидний хүлээн зөвшөөрөхөөс аргагүй одоо ийм хүчин зүйл бий болсон. Тэгэхээр бид нар энэ өөрчлөлтөд өөрийн бизнес, өөрийн үйл ажиллагаагаа яаж нийцүүлж ажиллах юм бэ гэдэг энэ бол бидний одоо дараагийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход бол гол анхаарлаа хандуулах ийм одоо хэрэгцээ шаардлага үүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр манай дотоод ирэх сургууль хувьд бол ихтэй сургуулиудаас хамгийн анх одоо энэ ISO олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн гэдгээр бас онцлогтой байгаа. За та бас аудитороор ажиллаж байсан. Ер нь одоо манай сургуулийн багш, албан агч, сонсог суралцагчдад одоо таны хувьд юу гэж зөвлөх вэ? За бид нэр хамгийн анхдагч баталгаажуулалтын аудитаар ирэхэд ISO 9001 2015, за боловсролын ISO 21001 2018 стандартуудыг нэвтрүүлээд үүндээ одоо анхдагч баталгаажуулалтын аудит хийж байсан. Тэр үеийг өнөөдрийнхтэй харьцуулахад одоо танай сургуулийн хамгийн гол одоо асуудал бол орчны асуудал, тийм ээ. За тэгээд цаашлах юм бол энэ бүх одоо сургуулиуд нэгж хэсгүүд өөрсдийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа баримтжуулсан мэдээлэл буюу өөрсдийн үйл ажиллагаандаа өдөр тутам мөрддөг журам заавар бүртгэлийн асуудал маш тодорхой болсон. Хэн юу хийх, хэн хэнийг хянах, хэн яаж энийг хариуцах вэ гэдэг юм бол маш ийм тодорхой болж ирж байгаа. За нөгөө дээгүүр мэдээж үүнийгээ дагаад багш одоо сонсогчид энд ажиллаж байгаа бүх хүмүүсийн ажлын бүтээмж, ажилдаа одоо хандлага тийм ээ, хүмүүсийн хандлага бол маш өөрчлөгдсөн. За мэдээж энэ төрийн одоо тусгай чигүүргийн албан хаагчид бол бүх юмыг одоо удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэдэг хэдий ч стандарт нэвтрүүлснээрээ үүнийг бид нэр ингээд заавал одоо удирдлагын чиг үүргийг хүлээхгүйгээр одоо өөрсдийн санаачлагаар өөрсдийн манлайлалаар хийх энэ боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ стандарт бол аль ч одоо байгууллагад нэвтрүүлэхэд хамгийн одоо үр дүнтэй нэг арга байдаг юм аа. За тэгэхээр баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлэгт бас мэрэгжлийн хүн ялангуяа одоо баг ахлах тэргүүлэх аудитор хүн оролцож байгаагийн хувьд одоо яг одоо стандарт нэвтрүүлэхээр зорж байгаа, зорилго тавиад байж байгаа энэ одоо тим аж ахуйн нэгж байгууллагуудад одоо таны өгөх зөвлөгөө бас та сая хэлж гэн ямар стандартыг одоо яаралтай хэрэгжүүлэх
шаардлагатай одоо нийтлэг тий энэ тэр талаараас арай жоохон тодруулж. За ер нь олон улсын стандартын байгууллагын гаргасан одоо ISO 9001 гэдэг стандарт маань бол хамгийн анхны менежментийн тогтолцооны стандарт байгаа. Тэгэхээр энэ стандарт бол одоо бүхий л салбарт бол нэгэн адил одоо нэвтрүүлэх бол боломжтой байдаг. Тэгэхээр яагаад вэ гэхээр аль салбарын хүмүүс өөрийнхөө хийж байгаа бизнес үйл ажиллагааг бол чанартай хийхийг зорддог. Тэгэхээр энэ стандарт маань бол энэ менежментийн тогтолцооны стандартын үндсэн суурь гэж ойлгож болно. Тийм үндсэн суурь. За тэгээд бид нэр цаашлах юм бол мэдээж энэ одоо уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг үр одоо яаж биднэрт ингээд өөр янз янзын одоо нөлөө үзүүлж энэтэй холбогдуулаад бид нэр байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартыг нэвтрүүлэх нь бол зайлшгүй бас ач холбогдолтой. Энэ бол бид нэр одоо тэр тусмаа одоо байгаль орчинд өндөр эрсдэлтэй одоо үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, барилга, зам гэд энэ одоо салбарын бол илүү нэвтрүүлэх нь одоо зүйтэй гэж бодож байна. За мөн цаашлах юм бол хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001 стандарт. Энэ бол бид нэр ажлын байранд их осол төгсөн тохиолдлыг хамгийн одоо цогцтой түвшинд бууруулах. Энд одоо ажлын байран дээр хүний одоо эрүүл мэнд, амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд бол хамгийн одоо чухал ач холбогдолтой стандарт юм аа. Тэгэхээр бид нэр энэ стандартуудыг нэвтрүүлснээр өөрсдийн ажлын байранд амар тайван, эрсдэлгүй ажиллах ийм одоо боломжийг бүрдүүлнэ. Ингээд та бүхнийг бас олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж өөрсдийн байгууллага аж ахуйн нэгжийг дэлхийн түвшинд хүргэн одоо ажиллахыг та бүхэнд уриалж байна. Баярлалаа. За баярлалаа. Ингээд бид та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийн цахим телевизийн ярилцлагын цаг болгоныхаа шинэ дугаарыг хүргэлээ. За манай их сургуулийн хэмжээнд 2025 онд ISO TUG гэсэн аяныг хэрэгжүүлээд байгаа. Хэрэгжүүлж, үргэлжилж байна. За энэ үйл ажиллагааны хүрээнд бид одоо та бүхэндээ ISO олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх талаар цуврал мэдээллийг хүргэж байгаа. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаарт Monsertip компани баг ахлах тэргүүлэх аудитор Цэцэг Маг одоо урьж ярилцлаганд урьж оролцууллаа. Ингээд цаг зав гаргаж манай их сургууль дээр зочилж бидний одоо сонирхсан асуултанд тодорхой хариулж өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Дотоод хэргийн их сургуулийн цахим ТV ярилцлагын цаг болгонгаараа та бүхэндээ хүрлээ. Дараагийн нэвтрүүлгээрээ эргээ уулзцаая.